Аймгийн төвөөс 380 км-ийн алсад орших Ховд аймгийн Булган сум нь 9700 гаруй хүн амтай хамгийн аслагдсан хүн ам ихтэй сум юм а. Хил худалдаа ойрхон байдаг учраас энэ сумын иргэдийн хувьд гадаад паспортод захиалах сонголт хийлгэх асуудал илүү төлхөө гардаг байна. Тиймээс энэ асуудлыг тухайн орон нутагт нь шийдвэрлэх захиалга материалыг нь хүлээж авахаас эхлээд Монгол улсын бүртгэлийн хуулийг сурталчлах зорилгоор Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн ажлын хэсэг нэг иргэн нэг бүртгэл сэдвт нээлттэй хаалганы өдөрлөхийг тус суманд зохион байгууллаа. За манай улсын бүртгэлийн 2017 оныхаа үйл ажиллагааны төлөвлөгөөд бүх сумандаа очиж нээлттэй хаалганы өдөр зохион байгуулад бүртгэлийн үйлчлэгээ газар дээр нь үзүүлэх ийм ажил зохион байгуулж байна. Өнөөдөр бид өхөн нийт 12 дахь сумандаа ирээд ажиллаж байна. Булган сум бол манай Ховд аймгаас хамгийн олон хүн амт өвдөрсөн. Манай Казакийн ард түмэн олноор суурьсан ийм сум. Булган сумын иргэдээс бол иргэний баримтын бичиг баримтын зөрчилтэй иргэд одоо 4-5 жилийн өмнө маш их байсан. Тэгээд шинжлэсэн бүртгэл ихснээс хойш цахим бүртгэл орсноос хойш Булган сумын бүртгэгч иргэдийн бол бичиг баримтын зөрчил арилж одоо улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлж бичиг баримтын зөрчлийг арилгуулах үйл ажиллагаа маш сайхан даруйтай үр дүнтэй явж байгаа. Өнөөдөр бид нар Булган суманд ажилласнараа бол 3 бүртгэлийн үйл ажиллагааг газар дээр нь сурталчлах, шинээр батлагдсан хууль дүрмийг сурталчлах, за бүртгэлийн үйлчлэгээ газар дээр нь үзүүлж шинээр гадаад паспорт захиалж байгаа, иргэний гадаад паспортаа сунгуулж байгаа 25-45 насныхаа одоо сонголтыг хийлгэхээр ирж байгаа ийм иргэдтэй үйлчлэгийг үзүүлэхээр хуран цуглараад байна. Булган сумын засаг даргын ивэл дээр зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтэнд тус сумын засаг даргын орлогч бүх чулуун тамгын газрын дарга ган бол нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн тус сумын 100 орчим иргэд нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээлэл авахаас гадна эд хөрөнгө хуулийн этгээдээ улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчил дутагдал юу байгааг шалгуулan заавар зөвлөгөө авсан юм а. Төвөөсөө алслагдсан учраас тэр бүр аймгийн төв рүү яваад байх боломжгүй учраас улсын бүртгэлийнхэн ийхүү тухайн орон нутагт нь ирж ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан ажиллаж байгаад иргэд талархан хүлээн авч байна. Бас аваагаа яаж явъя гэдээ явж байна. Ээж бүртгэлийн улсад ихтэй өнөөдөр баяртай байна. Бүртгэлээ өгчлээ. Аймаг явуулсан аймаг явахгүй энэс өгсөн мандат ширхтэлгүй амар байна. Ховд аймгийн одоо улсын бүртгэлийн газраас энэ үйл хөдлөх хөрөнгийн бүртгэл иргэний бүртгэлийн зөрчлүүдийн талаар одоо мэдээлэл боллоо. Ямар хугацаанд яаж одоодаг ямар одоо бичиг баримт бүрдүүлдэг хэсгийг ингэж сайн ойлгож авлаа. Ер нь бол алслагдсан суманд энэ алс хол байгаа суманд ирж иргэний бүртгэл мэдээллийн төв нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байгаад маш үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж ойлгож байна. Ер нь улсын бүртгэлэг бол энэ чигчлэгөө зүйтэй. Ер нь иргэнийхээ бүртгэлэг одоо жишээлбэл паспорт бол цаг хугацаанд сунгасан байх шаардлагатай. Бичиг баримт бол үнэн зөв байх ёстой. Бие авч явах шаардлагатай. Энэ бол одоо хамгийн зүйтэй ажил гэж бодож байна. Өөрийн биеэр ирж гадаад паспорт захиалж авсан би. Урдан захиалаагүй байсан. Тий, маш хурдан шуурхай үйлчлэгээтэй, хурдан шуурхай үйлчилж бичиг баримтыг газар дээр нь бүгдийг нь хангалттай бүрдүүлж авч байна. Бид нар Ховд аймгийн үж зардал гаргаж явахын оронд энд авахд маш хялбархан байна. Булган сумд улсын бүртгэлийн 2 бүртгэгч ажиллаж сум орон нутгийнхаа иргэдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна. Иргэний бүртгэлийн чиглэлээр бол 8 төрлийнхээ бүртгэлийг хийдэг. Дээр нь 31-ийн бүртгэл иргэний үнэлгээний захиалга гэдэг бүртгэлээр нь хийж явдаг. Хуулийн этгээд болон эд хөрөнгийн чиглэлээр бол ерөөсөн манай бүртгэгчнэр манай сумд болохоор 2 бүртгэгч ажилладаг. Хоёулаа болохоор хуулийн этгээдийнх болон эд хөрөнгийнхээ бүртгэлийн чиглэлийн материалыг иргэдээс шалгаад хүлээж аваад тэр авсан материалаа аймаг руу явуулж иргэдэд чирэгдэлгүй үйлчлэгээ үзүүлдэг. 2 бүртгэгч маань иргэнийхээ бүртгэлийн чиглэлээр бол яг бүртгэлээ бол дөрөөр нь хувааж авч бүртгэлээ хийж байгаа. Манайх бас хил гайлтай сум учраас иргэдтэй бас нөгөө хавсралтыг олгож өгч байгаа.
Тус суманд зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдрөлгийн үеэр тус сумын 100 гаруй иргэд гадаад пассвортаа захиаллаа. Нээлттэй хаалганы өдрөлгөт хүрэлцэн ирсэн иргэдийн дунд улсын бүртгэлийн хилцээс асуулт хариулт тань мэдхүүн анхаа тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон оролцогчдыг шагнаж урамшуулсан юм а. Ховд аймгийн улсын бүртгэлийн хилцээний ажлын хэсэг нэг иргэн нэг бүртгэл сэдвүүдэд нээлттэй хаалганы өдрөлгийг 4-р сарын 7 гэхэд хөдөөгийнхөө бүх сумдад зохион байгуулж дуусгаад дараа нь аймгийн төв жаргалан сумын 12 багийн иргэдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.